Сайн байна уу? Leica Geosystems брендийн Монгол дахь төлөөлөгч Мурат байна. Өнөөдөр яг одоо бид нэр Leica брендийн TM60 уулхайн информацийн тогтолцоодын хэмждэг багцны ажил зогсож байна. Өнөөдөр энэ багцны талаар Казахстан улсаас ирсэн мониторингийн багцны мэрэгжилтэн Александр энэ багцыг илүү дэлгэрэнгүй танилцуулах болно. Миний нэрийг Александр Дианов гэдэг. Би 2002 оноос Leica Geosystem Казахстан компанид ажиллаж байгаа. Би Leica брендийн информацийн мониторинг болон байнгын ажиллагаатай суурин станцуудыг хариуцсан ажилладаг. Та бүхэн энд карьерийн информацийн мониторингийн системийн олон уул уурхайн төслүүдээр хэрэгжүүлэн өөрийгөө нотлон харуулсан робот тахиометр Leica TM60-ыг харж байна. Тахиометр нь автомат ажиллагаатай бөгөөд GeoMass програм хангамжаар өдөрдуулах ба мэдээллийн цанг цаашид GeoMass Analyzer програмд дүн шинжилгээ хийх зорилготойгоор цуглуулдаг.